Бараа танилцуулга номер 31 өнөөдөр 26 оны 5 дугаар сарын 26-ны өдөр. Тэгэхээр дууссан байсан болон шинээр ирсэн бараануудыг товч танилцуулнаа. Хамгийн ихэнд нүд гэлбэм хуравчнууд ирсэн. Энэ бүр арай л ганган уу. Тэрэс нэмнэлээ. Ширүүн дөө материалтай юм байна. Хуравч өрн жоохон юм зузаавтар ширүүн болохоор идэлгээ даах чадамж сайн байдаг. Өнгөний үед шар, улаан, хар, purple буюу чернелийн гэсэн өнгөнүүд ирчээ. Attack Shark-ийн A9 бас ирсэн байна. VX R1-ийн дараа нь топ селлерт орж байгаа маус бол энийг хэлнэ. Сонгох их олон шалтгаан бий. Барихад их эвтэйхэн, өндөр нуруутай, цэник барилцаатай. Яг нарийн техникийн үзвэл pole rate эдгээр нь бол их боломжийн бажет төрөлдөө ороод явах болов уу гэж бодож байна. Pivoгийн G41 гэх салаалагч. Энийн өмнөхдөр ирсэн. Та бүхэн танилцуулж байсан. Тэгэхээр энэ салаалагч бол нэлээд эрэлттэй байгаа. Дууссан байсан. Давуу тал юу гэхээр энэ дээр дижитал дэлгэцтэй USB A болон C 3.5 гэх 3 төрлийн чихвчний оролцоотой 60 ваттын PD charge дэмжих чадамжтай. Хөө салаалагчийн хамгийн тав давуу тал нь урт кабелтэй. Гарнаас бүх юм хол болчоор тухайн салаалагчны идэлгээ насжилт уртсаа явдаг. GS3 Pro 2 өнгөний сонголттой ирсэн байна. Хар ногоон болон цагаан ногоон гэсэн. Цагаан ногоон нь бол ер нь айгуу царайлаг харагддаг юм байлээ. Энэ загвартайгаа мөн ижилхэн урт кабелтэй одоо энд харагдаж байна. Урт кабелтэй бүх төрлийн чихвчийг залгах боломжтой. Тэгээ хуучны хандал GS1 Mark 3 C болон 3.5 гэсэн чихвчний оролтой ердийн богино утастай салаалагч. Энийг бол тайлбарлах шаардлагагүй баха. Pivoгийн урагч нэлээд дэжгүй нөөцлөгдлөө. Эднийх бас юм олон өнгөөр гардаг. Материалын хувьд болохоор яг дунд зэргийн жоохон зузаавтар тэгсэрнэ хэд нилонтой биш. Mactodog-ийн HP 35 TIG гэдэг 3.5-тай энгийн чихвч. Энийг тоглоом дээр ашиглаж байгаа хүмүүс бас их ам сайтай байгаад байгаа. Кабелийнх нь материал эдгээд авах чадамж, дуграалт. Мик нь бол яг ямарыг бас хэлж мэдэхгүй байна. Ийшлээд Mactodog-ийн адаптерууд ирсэн байна. Энэ дотор онцлог ганц хоёр шинэ нь байгаа. Энэ өмнө иржсэн 67 ватттай 2C1 А-тай 45 ваттын 2C порттой загвараас бас нэлээд нөөцөнд ирсэн. Энэ өөрөө залгуураараа бас ялгарч байгаа. Бөөринки болон сэрэ. Манай Монголд бол ер нь бол сэрэ нь илүү тохиромжтой байдаг болов уу гэж бодоод тухайн адаптеруудыг голдуу сэрэ буюу хавтгай шонтог авчирдаг. 33 ватттай дижитал дэлгэцтэй энэ хүү загвар энэ бол бараг бүгд мэдчихэж байгаа л үү. Тэгээ 30 ватттай 2C1 А-тай бас дижитал дэлгэцтэй нэг юм адаптерууд байна. За цаашлаа. Нөгөө MH380 ирсэн байна. Mactodog орлохоор CA6340-ыг орлохоор MH380-ыг авч ирсэн. Яг үн боломжийн гэвэл энэ байгаад байгаа. Залгуур нь Lightning, чихвчний оролтод бөөринки, энэ цэнэглэгч нь бас Lightning шүү. Зарим хүмүүс бас андуураад байдаг. Энэ дээрээс Lightning болоод доороосоо C оролтоор цэнэглэх үү гэж асуудаг. Тийм холимог юм гэж байдаггүй. Толгой Lightning бол бүкс нь ялгаагүй Lightning порттой байдаг. Стримеруудын хэрэгсэл нөөцөнд дахин шинжлэгдэж ирлээ. Энэ хэсгээр одоо манай дээр зарагддаг хэрэгслүүд нь харагдаж байна. Голдоо Ugreen болон Pivoгаар дагнсан байгаа. Энийгээр болохоор Elgato-гийн хэрэгслүүд бас байгаа. Тэгэхээр Ugreen-ийн 4K 30 FPS дэмждэг webcam яг сонирхож байгаа, ханхлан сонирхож байгаа ч юм уу энгийн хэрэглээ нь маш бүр мэргэжлийн камерын төвшний зураглалыг гаргаж чадахгүй ч гэсэн 4K resolution гэдэг бол тоглоом шээ. Capture card-ны хувьд болохоор хоёр төрөл ирсэн.
OBS дээр бид нэр стрим хийхэд ер нь бол платформ дийлэнхтэй 180 пиксел дэмжигддэг. Харин энэ дээр арай өөр загвар нэрсэн 2К дэмждэг загвар ирсэн шүү. Яг энэ моделийн дараагийн загвар, сайжруулсан загвар гэж хэлж болно. Хэрв та capture card ашиглах гэж байгаа бол утаснаас агсан төвшний чанартай стрим хийх гэж байгаа бол таны утсан дээр HDMI гаралт байхгүй учраас заавал C hub авдаг. Тэр нь ялгаагүй capture card-наас гарч байгаа дүрсийг дамжуулах чадамжтай байх шаардлагатай. Дээрэс нь HDMI порт буюу оролттой байх хэрэгтэй. Тухайн хаб нь болохоор 5.1 оролттой. Юу ордын гэхээр цэнэглэгч орлоо 3 USB-A-тай тэгээд HDMI гаралттай. Арай олон юм залгана гэвэл 9.1-тэйг бас авч болно. 9.1 нь болохоор лангийн борттой болчдөг. Цаашлаад утсан дээр стрим хийдэг хүмүүсийн хувьд яг энэ хүү том хабыг ингээд утас руугаа шууд залгаад барьж тоглоно гэдэг бол ер нь худлаа байдаг. Нэгдүгээрт маш хүнд болдог. Хоёрдугаарт олон зүйлийг хабан дээр залгаад өгчхөөр хурдан мас орчих гэдэг. Тэрнээс сэргийлээд нэмэлтээр 1 м уртаа 90 оролттой, эм гаралттай C салаа. Энэхүү уртцагчийг хабан дээрээ залгаад яг энэхүү кабелаар дата трансфер болон чарж давхар хийгдчихэд гэсэн. Pivoгийн C2C яг ямар бараа гэж тайлбарлах вэ? Бас үнэтэй ижилхэн уртцагч тэгсэрнэ 90 градус налуу болгож өгдөг. Өмнө нь бас танилцуулж байсан энэ хэсгийг утас руугаа ороод ар дээр нь энэ хэсэг дээрээс барих зориулалттай. Тэгээд доороосоо салаалагч вэ, чихвч вэ, цэнэглэгч вэ хүрсэн зүйлээ залгах боломжтой. Hitachi GT4 Pro дуусж байгаад ирсэн. Bluetooth одоо яг манай дээр заргаж байгаа ихэнх чихвч утастай. Дээрээс нь 3.5 залгууртай байдаг. Утсан дургу хоцрогдол маш бага чихвч тестлэгдсэн загвар гэвэл одоо Hitachi-ийн загварууд байна да. Үүнээс гадна ийм бусад том загварууд манай дээр бэлэн байдаг. GT4 Pro нь болохоор 45 ms бүхий millisecond бүхий хоцрогдолтой. Тус брендийн GM3 Ultra гэх загвар нь зөөлөвчгүй болчдөг. 4 Pro нь болохоор чихнийг үн рүү ордог. Millisecond буюу хоцрогдол мөн ижилхэн ажиллах цаг нь бас 5-6. Цаашаа FlyDigi одоо кулер хэсэг рүү орж ирж байна. FlyDigi-ний өмнө нь танилцуулагдсан BUCX 7 ширхэг ирсэн байна. BUCX ирээд танилцуулагдсанаас хойш нэлээд эрэлттэй байгаа. Тухайн загварыг яг энгийн загвар нь гэж хэлэхэд болно. BUS гэх загвар одоо тэнд харагдаж байна. BUS нь болохоор BUCX-ээ бодоход овер хэмжээний хувь жижигхэн хөрвөх чадамж нь 21 Вт, BUCX нь 30 Вт байдаг. Тэгээд цагирган LED гэрэл байхгүй болдог. Ер нь бол зүгээр энгийн загвар, Pro болон энгийн загвар гэд ойлгоцоход болно. BUCX нь дээрээс нь үн боломжийн гэдгээр давуу талтай. Энэ хамгийн сүүлд танилцуулагдсан Blackshark-ийн 6 Pro ганц ширхэг ирсэн байна. Одоо нөөц нь дахиад нэг 2 ширхэг байна уу да. Манай дээр ер нь нэг амар ихээр бас ирдэггүй. Заримдаа бас биднээс хамаарахгүй байдлаар цаанаа тасалтна. Замдаа ирэх гэж удна. KZ-ийн AirTip буюу зөөлөвч ирсэн байна. Энэ нөрөө rubber band гэж хэлэгддэг. Яг нэг юм баримлын шавар шиг одоо энэ даралтан дээр харагдаж байгаа. Ямар ч төрлийн чихний нүхэнд ороод суулт нь маш гоё байдаг. Ингэж дарсны дараа хэсэг хугацааны дараа өөрөө хэлбэрт орж барьж өгдөг. Бас нэг шинээр гарсан загварыг нь туршихаар авчирсан. Энэ өөрөө TS100 гэх загварын Liquid AirTip байна. Нэг юмрхүү. Тэгсэрнэ бас эрзэний материал нэлээд юм зууран юм байна. Бас өөрт нь ирж байгаа энэ савнд бас их учир байгаа. Битүүмж сайтай байгаад материалын чанар нь алдагдахгүй зориулттай. Access. Нэр KZ-ийн загварууд бол нэлээд их төрөл байгаа. Яг энэ хэсэг ингээ зааж байгаа хэсэг тэр чигтээ нэг ч давхардал байхгүйгээр бүгд өөр төрөл байгаа. Access загвар ирсэн. Энэ өөрөө
өөр дээрээ C залгууртай built-in sound card буюу дугааралтаа өөрчлөх боломжтой. Энэ хэсэг дээр ингээд тайлбарлалтгүй харагдаж байгаа. FPS төрлийн тоглоом зориулсан хос 6 мм-ийн микрофонтой. Энэ өөрөө хоёр төрлөөр байгаа. 3.5-тай нь болохоор арай үн хямд болдог. Тэрнээс гадна та хүсвэл нэмэлтээр компьютер дээр ашиглана гэвэл ийм уртцагч байдаг. Энэ дээр MC энэ дээр 90А. Агаас 91 м уртцтай. Ийм бас кейсэн дагалдаг паверч гэж хэлдэг тий. Ийм байна. Цаашлаад заавал тоглоом гэдэг байхгүй. Манай дээр бас энгийн хэрэглээний чихвчнүүд ирдэг, Bluetooth утасгүй чихвчнүүд. Тэр нь юу гэхээр QCY гэдэг шалгарсан брэнд. Melobuds Pro, ANC болон энгийн загварууд, тэгээ эдгээр загварууд нь бүгд дотроо өөр өөрийн онцлог шин чанартай. Application дэмжин, аппликейшнаараа бүх дугуйлалт мэдрэгчүүдийнх нь тохиргоог өөрчлөх боломжтой. Ажиллах цаг нь урт гэдэг айгүй нуршиж яриад байхгүй тий. Sahara кулер 3 шиг ирсэн. Энэхүү кулерний маань бүтэц сайжирсаар цаана хийж байгаа хүмүүс маань нэлийн сайжруулалт хийхсээр байна. Энэ их биений өнгө өөрчлөгдсөн байна. Өмнөх нь бол энэ байна. Термалтай хэсэг нь радиус нь нэлийн том болж өгсөн байна. Дээрээс нь адаптер нь өөр дээрээ бас синстэй болж ирдэг. Энэ адаптер халдгийг бол мэднэ тий. За цаашлие. Scorpion 2 яг дуусж байгаадаа зэрэгцээ. Android дээр ажилладаг холбогч маань Scorpion 2 гэдэг холбогч байгаа. Энэхүү холбогчийг бол олон ч хүн хэрэгжилж үзсэн. Одоо мэдж байгаа болов уу гэж бодож байна. За хамгийн сүүлд нь HyperX-ийн Cloud 3S wireless гэх загвар. Энэ миний барьж байгаа нь хар өнгөтэй энгийн wireless. Энэхүү чихвчний ажиллах цаг нь 120 цаг байдаг. Яг миний зүгээс бол уламжлалт улаан хартааг нь гэхээсээ илүү хар болон цагаан гэдэг үгэнд маш дуртай. Энгийн wireless загвараас ийм хоёр өнгөний сонголттой хоёр шиг ирсэн. S wireless-аас нь цагаан болон тасгар гэдэг ирсэн. Энэ хоёр дээр бол миний зүгээс бол цагааныг илүүд үзнэ. Цагаан бол үнэхээр гоё. Одоо unisex өнгөтэй гэх юм уу та. За тэгээд Cloud 3 гэнэ AirBuds 3 шинээр гарсан. Энэ загварыг бас танилцуулсан те энгийн AirBuds 2-оос юугаар ялгарч байгаа юм, юунд даваа шинжлэгдсэн гэдэг дээр тайлбарлал одоо л илүүц байлгүй дээ. Хамгийн сүүлд нь магнетик шингэн хөргүүр байна. Энийг бол зөндөө тайлбарлаж байгаа. Энэ загвар бас шинжлэгдээд байгаа. Яг энэ гол цөм хэсгийн ард дээр давхар юм хамгаалт их биений хамгаалт хийж өгөөд үндсэн сэнсний доор нь бас нэг юм цагаан хамгаалалтаа болоод өгсөн. Харагдах байдал талаасаа ч тэр үзмж нь илүү гоё болж өгөөд адаптер дээрээ бас нэмэлт сэнс суйрлуулж өгсөн байгаа. Энэ сэнс нь өөрөө нүдэнд ил харагдахгүй дотор нь суйрлуулсан байна. За тэгээд иймэрхүү бараанууд ирлээ. Тэгээ манай дэлгүүрийн байршил үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хаана Шилэнгүүртэй Паркод молын Б1 давхар 67 доод даваа гарагаас бусад өдрүүдэд 11-с 19:30 хооронд ажиллана. Манай дэлгүүр зарагцсан бараг солихгүй буцаахгүй тул та сонголтоо зөв хийгээрэй. Үргэлж хамт байдаг та бүхэндээ баярлалаа.